За богондоо суух гэж байна. Одоо хурж ирэх юм шиг байна. Yeah, I have YouTube channel. Yes. Yeah. Say hi. Say hi. Хоёр найзтай болсон. Камбодоос аялж байгаа гинэ. Намайг сонирхоод юм асуугаад. Чи яд улсын хоо? Yeah. Хоёр Камбод. I'm from Cambodia. Hello. Nice to meet you. Аялж байгаа хүмүүс ингэнэ. Тэгээд сая надаас энэ богоны талаар асууж байгаа. Тэгээд адилхан нэг зүйл явуулах юм шиг байна. I have to go Cambodia. Yeah, welcome to Cambodia. Angkor Wat is the most popular in Cambodia. Yeah. Yeah, you can come to visit. Yeah, You can yeah. come to visit at Cambodia. Angkor. Angkor Wat. Yeah, Yeah, Angkor Wat Temple. Yeah. Yeah. За ийм хүмүүс байна. Yeah. Right here. I'm going to right over there. Богондоо суучлаа. Нилээ оройтож буух шинжтэй. Гадаа бүр ийм орой болсон байна. Нилээ тухтай юм том юм аа гэж байна. Hello. Where from? Where from? Камбодо. China. Тэгээд дотроо юм зарт юм байна. Хамаатай. 25. Okay. За буугаад ирлээ. Энтгийн буудлын бас бүр амар том юм байна. Баг зэрэг өөр стил энтгтэй ер нь бол хятадын тийм нэг архитектурын хэм маягийг агуулж алчгүй. Гадаа харанхуй болсон байна. 50 орчим минут яваад хүрээд ирлээ. Одоо тэгээд хотын түрүүний уйда хэр зайтай юм бас сайн мэдэхгүй байна. За ийм нэг унаан суугаад хөдөлгөөрсөн. Энэ нөгөө түрүүн таарсан хүмүүс бас нэг юм Японы айз биднээс нийлээд ийм нэг мотоцикл туристээр боллоо. Хотын төв рүү харагдах байдал нэг ийм юм байна. Oh. Okay. It's okay now. We can go. За ингээ Ази орнуудаар бас аялж байгаа юм Японы айзтай болсон. Тэс ийм газар байна. Хөдлөе да. Энэ мотоциклэн дээр жижигхэн мотоциклэн дээр юм твшил яатсан юм шиг. Энэ амжиргаа цагаан юм уу? Нэг амжиргаан цагаан шиг юм шиг байна. Тэгээд ингээ явж ин да. Тренийнхэн стейшн нь болохоор 10 км орчим зайтай байна. Тэгээд замын хөдөлгөөнийг иймэрхүү байна. Хараад байна. Is there? Okay, let's ask. Hello, brother. Yes. How much is this one? Just a moment. I talk to my boss. It's Okay, how much? Yeah. I'm not sure. I don't know now. I don't know. Okay, Yes. we will wait. Yeah. I can tell you later. Okay. You can pay later. It's okay. You can ask your boss now. You can ask your boss. Ask my boss. Okay. За ингээд замдаа танилцсан Японы айцтайгаа нэг өрөөнд орт юм уу санаа тийм. Yeah, bro, just yeah. It's my Japan new friend. Okay. Yeah. Манай ишин Японы айц битээр нэг бууд юм уу санаатай нэг юм их газар ороод ирсэн тэгээд ямар ч тач асуугаад байж наа үнэн хэдэн бол гэдэг. Хаман дээр нэм зурваа. Тэгээд ойрхон ингээд замд таарсан юм их буудалд ороод ирсэн. Манай хүн захиалга хийсэн байна. Гэхдээ үнэн мэддэхгүй байгаа мэн одоохондоо. Йоо энийг хараач тий. За би гэрлэлээр харуулъя. Могоо хилэнц энэ минь юу юм бэ аим шиг. Үргэлвээ. Боссоос үнийн асууж байна гинэ. За битээр нэг массажинд орохоор явж байна. Тэгээд юм хаагаад this way right? Maybe. Let me check. Массаж. Нэг цаг массаж хийлгэжтэй юм санаатай. Massage. It's full. Full? It's full now? Oh my god. It looks nice place. Yeah. Let's go another. Okay.
bro. Maybe it's it. We go to this way? Yes. Okay, it's close one. I suppose if you want to have a massage right now, you may go to the walking street. Walking street. Yes, there are many massage shops. Okay, thank you. Not Kopong Cup, bro. Kopong Cup is like Thailand, right? You say sometimes I like Gambon. Yeah. It's like a Vietnam, thank you. Yeah, it's mixing sometimes. Yeah. Walking street through your байгаа гэж байна. There? Maybe just wow, that's nice. What's your name, bro? What's your name? June. June. Do you know my name? I don't know. TZ. June. Yeah. He's traveling around some Asian countries, like Vietnam. Yeah, Thailand, Vietnam. Yeah. Тэгээд удаа хугацаанд ингээ байрлаад явж байгаа юм байна лээ. Тэгээ энэ удаа таарад битээр хамт ажиллахаар болоод айгуул Японы ажидтай болоод байна да. Yeah, it's massage. It's close. It's waiting line, bro. It's waiting somebody. Okay. He's busy. He's hustling down. The англи хэл мууч гэсэн ингээд баг юм ойлголцоод ингээд бас яваадах юм аа. Дажгүй ингээд яриад харах ингээд дажгүй болоо л энэ баг бага. Маргааш хамт бас төлөвлөгөөг байсан. Тэр мотоцикл түрээслээд хүрхрээгээр явах бодолтой байгаа. Энэ явд үзэх газар нь. Тэгээд дажгүй газар ирсэн хөөр юмнууд үзнэ. Маргааш эрттээс ирээд. It's full? Are you full? Oh, okay. Сахал дүүрсэн байна бүр. Массаж хийх чадах нь. It's a full body massage, back and full body oil massage. Do you want oil, right? No, No? I Lao massage. Right, we Lao massage. 150? Okay, let's go. Need two pairs. Хүнэн найгуу санаа хүмүүс шиг байна. We have to wait. So. За нэг ийм газар ороод ирлээ гэхээр. Окей. За шинэ өглөө эхэлсэн байна. Ийм музей сүмтэй газраар нь халт явж үзээгээд ороод ирсэн байна. Тэр үнэхээр гоё ийцтэй хуучны сүм багш байна. Битүү жуулчд л байна ингээд. Үзээ хүмүүс бүр нэвтэрж ордох юм байна. Ингээд мөрөж. No video. Бичиж болохгүй гинэ. Дотроо энэ музейн ийм юм байна. Нилээн хуучны сүмүүдтэй. Гоё байгальтай, өвөрмөц байгальтай газар маань Лаос. Энэ муурсан мод зодно. Коконутны мод юм болов? Амар өндөр моднууд байна энэ. Энэ барилга хөшөө сүм гэхээсээ илүү энэ бүр байгалийн тогтцсон бүр үнэхээр амар гоё. Итгэхгүй бүр. Шал өөр мэдрэмж өгч байна. Нэг мэдэгдэж байгаа юм айгүй болон хятадууд их аялдаг юм байна энэ үнээр. Тэгээд гаргаж байгаа хандлага нэг өөрийн газараа баг явж байгаа юм шиг. Хүмүүстэй харьцаж байгаа байдал нэг л биш харагдаад байна. Тэгээд
маш их хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хятадууд энэ дэр хийдэг. Хүмүүс нь ч бараг тэгээд хүчтэй уус гэдээ бараг хүлээн зөвшөөрсөн нэг тиймэрхүү уур амьсгал надад мэдрэгдээд байна. За юм чи ингээ гудмаар нь явж байна. Хөөх юм лам хүүхдүүд явж байна. Хай. Лаос бол буддын шашинтай улс. 7 сая гаруй хүн амтай 23 оны байдлаар бол тиймэрхүү мэдээлэл байсан. Тэгээд хаана шингэдэг гэмээр яг хөө газар нутгийн том л тоо. Тэгээд Вентианаас босоод иймэрхүү хотууд нь жижигхэн ийм нэг тийм хүн суурьсдаг гэмээр харагдахгүй л ах юм. За ийм өөр нэгэн хийд дээр хүрээдэрлээ сүм дээр. Таач явах юм шиг байна. Яа, сүрдмээр юм. Нилээн хуучны түүхэн зөвлөд авах шиг байна нэнгээр. Манахаар соврог гэдэг л үү дээ, тиймэрхүү зүйл ах шиг байна. Хуучны юм бурхдууд байна. Энэ бараг зарим нь алтан бурхан баха. Энэ бурхдуудын нүд нь яг харж байгаа юм шиг санагдаад байна. Тэр бүр альч өнцгөөс хараад байгаа юм шиг нэг тийм. Нэг бүтээлүүд л ах шиг. Хуучны сүм хийд юунууд айгүйх ингэж тордоож сайн хамгаалж яадаг юм шиг байна. Өнөр нь нэр гоё. Хүчний өнөртэй. Энэ яг сүмэн ах шиг байна дотор юм. Хай. No here. Hello. Yeah. Okay. Малгай өмсч орчлохгүй гинэ. Тэгэхээр хүчтэй энергитэй газар наа ялцчих. Хүний хөшөө байна. Хөшөө гэх юм уу, баримл гэх юм уу? Энэ мана айнгээр явуулахгүй гэж. Үнэхээр буддын шашны гүн утгаар нь яг ингээд бүр шүтэж, дээдэлж яг тэгдэг газар ах шиг байна. Нэг алтан шаргал зүйл модон өнгө зөнгөөр их хэрэгэлдэг юм байна. Цэцэг энэ модноос гарсан цэцэг яасч гоё. Лаост баг топ 1-д үзэх ёстой газрын хүрхрээ рүү явж байна. What is name? No, bro. What is name waterfall? I don't know. I forget. Galang. Эри сандгаа ямар цаа
За ингээд хүрээлээ иймэрхүү газар. Хүмүүс битүүл ах шиг байна. Мотоциклаа энд тавиад цаашаа явах хэрэгтэй байна. Тэгээ үзээ та бүр амар догтлоод байна. Ягаад тэгвэл бүр энэ байгаль маглан бүр үнэхээр гоё юм аа. Nature was so beautiful, right, bro? Yeah. Битүүл бүр шоконд ороо ламангагаал яваад. We all the time say, wow, it's so beautiful, wow, like that. Yeah. So it was so beautiful, right? Yeah, beautiful. Ичээ нэлээд цаашаа алхацж орох хэрэгтэй юм шиг байна. I think we have to walk there. За амар урт дараалал байна. They waiting bus or waiting line? A waiting bus? Kick down авида. Kick гэдэг юм бол энэ ч хараа. Нутгийн хүн 20,000, гадаад хүн 60,000 гинэ. Bro, do you know 60,000 how much about like dollar? Maybe check. 100,000 нь 15,000 орчим төгрөг гэхээр за нэг 8-9,000 төгрөг юм байна. Нэвтрэх нь 8-9,000 төгрөг юм байна. Hello. Yeah, very cheap. It's a dollar? Yeah, US dollar. US dollar. $2 гэхээр чи юу юм бэ? 2.7 гэж тийм ээ, нэг 7-8,000 төгрөг юм уу? Яа, лака. kilo money. Bitcoin. So, 도tka 상태다 도tka 무슨 거라고 그러나. Bro, let's go. This way. За ингээд тэг нэвтэрж орчоод ийм унаан цуугаа явах юм байна. Quangxi waterfall гэж байна. Нэрийг мартчихад байгаа гэсэн. Хүний хөл тасардгүй юм шиг байна. Бүр үнэхээр сайхан байгаль байна. Бараг Лаос төрсэн өдрөөс хойш уулаг алдчихж байна энэ тэнд үзсэн харсан юмнаас болоод. Үнэхээр үзэсгэлэнтэй. Нэг тийм газар зүүн арай нэг өөр бүтцэн байна энэ байгалийн нэг мод зод ургамал нь арай нэг бусад Азийн орноос шал өөр тийм өөр ингэсэн нэг тийм арай нэг ширэнг маркийн тиймэрхүү байгальтай харагдаад байна. Наалз харагдаж байгаа болоо та. Энэ бүр авраг хамаалж шүү дээ. Look at this nature. Байгаль донд нөөл байна. Ёо тэр усны юм гоё харагдчих. June, what happened? What is this? It's a bus. I've never seen the bus. Really? It's so beautiful. Yeah. Bro, I saw it's so big spider. Spider? Yeah, it's Spider? like my hand. Really? A little bit, little. So big. I recorded. Yeah. What? It's like acting like a Michael Jackson. Yeah. You're Michael Jackson. Bro, can you record me on my backside?
Байгаль бол бүр үнэхээр гоё юм байна. Let's see bro. Wow. Let's see bro. You think like that? Okay, let's have it. Утасных нь өнгийг хараа. Тэр дээрээс бууж ирж байгаа шиг байна. Тэр сайн харуул. Энэ Филиппиний Себу арал дээр байдаг Туmalog гэдэг хүрхрээд нэлээд төстэй ойролцоо харагдаж байна. Их болгаа. Mr. Bone Miss Specialty гинэ. Энэ хүн амар олон жил энэ модыг ингээ авчлаад турдсан юм байна. Wow. So many bears here. Oh, it's cute. I don't know. 바오가 있나? Энэ Хятад Вьетнамыг дамжсан нэрийг бас сандгүй ямар нэртэй гол хэлээд вэ? Тэр гол урсж байгаа шиг байна. Камбожоороос урсдаг баха. Тайлбар илүү цахаа камерт бичээд болгоч. Аврах том гахаа шиг ямар сонин үхрийн арсны өнгө нь ямар сони юм бэ? It looks like pig bro. Yeah. This skin. White. Yeah, it's buffalo гэдэг юм байна. Энэ лаосчууд buffalo гэж байдаг юм байна. Энэ Азийн арай нэг өөр цусны buffalo онлох шиг байна. Ингээл амар давхил цэцгаагаад байсан юм. Oh my god. Looks so hard, right? No one died. Yeah, maybe no one died. Замун амар аюултай байж хүмүүс амар давхилтай гэсэн юм. Тэгээ иймэрхүү зүйлүүдээр 2-3-ыг харчлаа. Одоо ингээ буцах цаг болсон. Луаг Катамбар гэдэг хотоос Вентен гэж түмний хот руу буцаад
шөнө 1-ээс нэслэхтэй. Тэгээ одоо нөгөө train station руу явж байна. Train-ий юу захиалсан? Ticket. За. Тэр бас санамсаргүй байдлаар нэг ticket захиалсан байна. Ижлэхэн цаг явах. We are same train, right? It's nice for you. Тэгээд одоо ийм юм машин түрээслээд явж байна. Train station руу. Let's go. Yeah, good. Хятадын юмнууд айгүйх зорд юм байна. Тэгээд хамтсан дахааны хүл юм шиг байна. Арсын нийтлэх юм шиг байна. It's so spicy, right? Тэм чансан хар ундаг байна. It's too spicy. За, богоны буудлаас явсаар агаад Вентианотод орж ирлээ. Одоо тэгээд эндээсээ цаашаа аэропорт руу явах хэрэгтэй. 我有骂亮机失去热。哦，这车我油漆味真是不是我强的我都会等到喝的。 За, ийм Kok Move гэж харагдаж байгаа юм болоо да. Ийм аппликейшн байдаг маань тэгээд ийм онлайн такси, ийм автомат ийм хөрхийн. За харуулъя. Airport руу орж байна. 5 км замыг заавал 9,000 төгрөгөөр юм уу? Явахаар шууд нэт дээр ингээд наан нь шууд ингээд замаа оруулангууд үнэн гараад ирт юм байна. Хэр хол хэмжээнээс хамаарат. Тэгээд одоо онгоцныхоо боол руу буцаад амар хол зам туулж явлаа өнөөдөр. Лаос ер нь миний айдснаар бусад Азийн орнууд Таиланд, Филиппин, за Вьетнамтай нэлээд ойрхон. Энэ нөгөө манай тасалдаг найзын Гуанз нэ цаадын нэгээр явж байгаа юм. Намайг train station руу вагоны буудлын руу хөргөж өгдөг. Гуанзны залуу байсан. Тэрний газар нөмөрж байна. Тэгээд Лаос ер нь айгүй хямдхан байгаль нь маш өрмөц тогтцтой өөрийн гэсэн амар онцлогтой тийм үнэхээр сайхан. Хүмүүс нь ч гэсэн сайхан энэсэн. Тэгэл нэг л өдөөс нь энийг л харьцчихаар дагаал яг ингээл цаанаас ингээд хөрхөн нүд ингээл заал инээдэг. Тэгэл нэг л баярлаа гэж өнгөрчгөөр. Өдөөс баярлаа гэж аль болох байдгаа барайл. Окей гэж болохгүй гэдэг үг сонссонгүй энд. Тэгээд үнэхээр дахиж ирмээр газар байна. Дахиж ирмээр санагдаж байна. Тэгээд дамжин биш шууд тийм гайгуунтэй тикет олж авсан би ирж очихдоо. Тэгээд өчөө би баймар байлаа яг үнэхээр 3-4 хоног нэмээд даанч тикет маань сольж болохгүй, буцаа олголт байхгүй. Тэгээд бүх одоо вагоны тикет мэгтэй цуцлаад бас нэмээд онгоцныхоо тикетийг цуцлангуудлаа шинээр тикет хайсан Монголоор нэг талдаа сая мая орчим төгрөгөөр гарч ирсэн. Яаж тэгэл одоо тэднээс хийгээд тэгэл буцаар явчихна да. Гэтэ хангалттай гоёсан. Зөндөө олон найзуудтай боллоо. Гой хүмүүстэй таарлаа. Тэр нь бүх зүйл айгүй сайхан аялал байлаа. Тэгээд яа. Ямар ч нэг Япон авах хэрэгтэй болж байгаа шиг байна да. Дандаа л завгүй болохоор залхуураад визгүй орн руу зориоддаг. Энэ удаа Японы визийг судалж үзэх хэрэгтэй болж байгаа шиг байна. Тэгээд
Энэ удаа ингээ хүмүүстэй яваадсан болохоор нэгч бас сайн ярьж чадсан уу аль болох тэгэл өмнөдийг үзүүлэх гэж хичээлээ. Тэгээд ер нь бол дүгнэлтээр бол заавал үзэх ёстой газрын нэг. Би болохоор нэг тийм өндөр сэтгэгдэлтэй бол ирээгүй. Тэгсэн үнэхээр сайхан байгальтай бүр ингээл гахаал яваадлаа бүр. Анхудаад л өөр газараар өөр улс руу явсан юм шиг л мэдрэмжээр ингээд бүх юм л ингээ гой санагдаад яваад. Сонин содон зүйлс их байна. Хамгийн харамсалтай нь хятадуудын айгүй хүчээ авсан байна. Маш их хятад бичгтэй зүйлс. Энтэнд том дэд хүчзүүд, том компаниуд үйлдвэрлэлд байгалийн нэлээд бас ухаж төнгөчөө хайцсан тийм байгалийн хэсгүүд бас нэлээд таарсан. Тэгээд хүчтэй өөрсдийнхөө улсын төлөө хүчтэй байгаасаа л гэж бодож байна. Хятадууд бол нээлттэй болгож өгөх тусам хангалттай дэд хүчзүүдийг тавиад хангалттай хөрөнгө оруулалт хийж байгаа юм шиг байна. Мэдээж энэ бол ямар нэгэн хариу төлөөстэй миний хар. Тэд бол зүгээр зүйл хийхгүй хүмүүс. Хятадууд айгүй тренд вагон дотор сууж байгаа хятадууд хүртэл нэг бие авч байгаа байдал нь энэ бол манай юм гэсэн юм шиг л. Тиймэрхүү хандлага нэлээд харагдсан. Надад юу ч тэрийг таалагдсангүй. Тэгтээ яг хөө тэгэл бүх хүмүүс муу ш. Тэгэл бүх зүйл бас муу ш. Тэгэл дажгүй болох хэлтэй зарим зүйл. Бич тооцож байна да. За тэгээд бас л шүнжээ явж нисэн да. Дандаа богино хугацаагаар явж богино хугацаанд их юм үзэх зөнөр цорилготой байдаг болохоор бараг 3-4 өдөр ер нь ондохгүй шахуу тэгэл аялждаг. Тэгтээ яач тэгэл сайхан юм үзээд гоё аялаа явж байгаа болохоор ам ядралтаа бараг ухаарахгүй л явах юм да. Тэгэд ерөнхий цаашаа үргэлжлэх юмнууд ойлгомжтой. Тэгээд онгоцны буудлыг богоо цаашаа явъя. За буучлаа. Онгоцны бодол дээр хүрээд ирсэн байна. Тодорхой нэг иймэрхүү Бангкокийн онгоцны бодол бараг энэхээс бараг 10-20 дахин том хаа. Гоё юм байна. За нэг нислэг хөөрөх гэж шиг байна. Хүмүүс маш их хэрэг зогссон байна. Чекин хийх гэж шиг байна. Надад ч уулын 10:56 11 гэхээр 2 цаг орчмын зай байгаа юм байна. Би бас одоо ингээ орох хэрэгтэй хаа. Научрыг харуул дандаа солонгосчууд ах шиг байна. Миний онгоц мөн баг шиг байна. За тэгээд чекнээ нэг айтаахан хэлгээд яваад арилаа. 상품을 선택해 주세요. 바닐라 라떼 방금으로 결제 가능하세요? 바닐라 라떼 아이스크림? 따뜻하게 해주세요. 있는데 넣고 왔네요. 집에 하나 있었어요. 예. 다음에 올 때 가져올게요. 예. 저 삶의 저는 14살에 17번 өдөр болсон байна. Нэг амралтын өдөр болохоор ууланд гард юм санаатай гараад ирсэн байж наа. Ингээ баян болж ирдэг. Кофе шопта ороод ирсэн. Манай сургуулийн ажилтнууд тэгээд төгсөөг багтаа тэр зүг рүү ингээ манай гэрээр ингээ дайрдаг энэ зам дагуу кофе шоп. Тийшээ манай сургуулигаа. Тэгэл дандаа л энэгээр дайрчдаг кофе авдаг гэж л. Тэгээд ойрд орч ирээгүй. Уул явах замаараа нэг кофе юмгаа авчт юм санаатай. Татаа жоохон сэрэг юм байна. Тэгээд ажгүй тэгээд. Юм нам таун, жин таун.
сүүлийн аялал жоохон санах шинжтэй байсан. Тэгээд одоо гайгүй. Дайчгүй байгаад. Тэгэл одоо нэг ийшдэж яваад ирэхээр өрөөс хүч байнга ингээд давчтаад идэг ийшдэж явчмаар. Тэг тийм эргэжлөө хүсээд баригдмал байдалд ерөөсө захирагдахгүй. Тэгээд бас бодчихлаа. Энэ удаа Лаос Японы найзуудтай болсон тэр хэдэн болчихсон юм санаа байгаад. За ойрд байгаль маань өнгөөцсаад намар цаг ирээд гадаа нэг иймэрхүү байна. Навчнууд унчжээ. Саяхан л өстө өнгөнгийн модд байсан. Ер нь моднууд маань шингэрч эхэлж байгаа шиг байна. Энэ намрыг ашиглаад та гой төлбөрсөн уулын алхалтууд хийн гэж бодсон. Ерөөсөө амсангүй гадагшаа дотгош явсаар. Ядахна гэрийнхээ ойрхон газарлуучлалт багаараад байглаа хараад сайхан сэтгэл санаагаа онгойлгоод ирэх гэж бодож байна. Тэгэл ерөөсөө хард байхад ерөөсөө хамгийн хантай зүйл бол мэдээж байгаль байсан. Бараг 5-6 жилдээ энэ уул руу ингээд амралтын өдөр болгоно. Тэгээ ингээд алхдаг болсон. Бана. Их л бүүдгэр энэ бороо шор орчихгүй байгаа. Энэ зам маань ч гоё шүү. Байгаль шаргалцчихээс. Өөр талхаагүй алхсан янз юм байна. Амсгаач ч түр. Цаг агаар нь бүр яг алхахад. Өнөөдөр бол янзын сайх өдөр. Солонгост ингээд өндөр дуулан дээр хүртэл ингээд хүний наазахын хэрэгцээнд ингээд тогтчуулалтуудыг амар сайн хийцэн байдаг ингээд масарын тасгалын төрнийг 2-3 хоногийн өмнөөс гүрж ирчээд байж байгаад корона тусчих шиг болсон. Амар өндөр алуураад хамар ер нь ингээд таг байгаа. Өнөөдөр нэг за алим болох хөвтэй тахав гарч тархилах байгаа сэргээ да. Ингээ гараад ирсэн. Ингээд хүүхдийн бас парк гэдэг тэр алсын аргач байна. Хөөх ингээд нэг хангалттай хэмжээний нэг жижигрүүлсэн ингээд тоглоом ноттой. Энэ урд харуул одоо энэ нэг хэдэн моднууд байгаа. Энэ юуны мод гэж бодож байна. Энэ бүр одоо яг энэ хэсэг бол ингээд битүү тоор тариалдаг. Пич тоор нүүслэг. Энэ моддоос ч өстө бүр саглаатал ингээд тоорнууд ингээд ургацсан байдаг. Тэгээд тийм одоо ингээд тэр шар юмнууд нь навчвал биш энэ ч ингээд жимснүүдээ ингээд нэгээр ингээд амар хөдөлмөрч юмд идэвхгүйгээд нэгээр ингээд ууталдаг. Үнцгийг нь таслахгүйгээр ерөнхий их бие ингээд шавчнаас хамгаалж байгаа юм уу? Нарнаас юунаас хамгаалт мэдгүй ямар ч бүр нэг жимсээр ингээд арай жижигхэн багт ингээд ууталдаг. Одоо ингээд зарж байна. Энд чи яг нэг хураалтын үеэр бол нэг хайрцаг юм тоор морол. За нэг 15,000 вон болсон байдаг бүр ингээд хайрцаг дүүрэ. Тэгээд энэ юунууд дотор энаараа бүх айлууд ингээд тусдаа сайн нэг айл өнгөрлөө ингээд дахиад энэ нэг айл байна. Энэ уулын дахиа гэдээ бас алдартай. Конжисан таг гэдэг. Эднээс яг хөөхөн заяхөр яг нохоош гаршсан дахианууд байдаг. Хашаа орооноосоо гарч явахгүй. Одоо хараад. Энэ байна. Эднээс ингэ битүү хаалттай байгаа юм биш. Энэ монгорхоо заа ингэ битүү байгаа. Тэгсэн чи эднээс ингэ хашаанаасаа гарахгүй. Энэ дотроо ингэ хөөхөн байцгаачдаг. Одоо ийшээ ингэ харалтаа ингэ. Задгаа байгаа ч тийм. Нөгөө дахианууд чинь тэрнгээр л үуч ингэ гараа гүүхэж шүү дээ. Яад сургад юм уу яад юм бах өөрсдөө ингээд асчт юм болов. Энэ нэг яг нэг 4-5 жилийн өмнө яг эднээс шиг юм арчлагдсан моддууд байсан.
Тэгээд яасын хаягдсан юм уу? Эсвэл ингээ ус мус газрынхын нөхцөл нь таард юм уу? Яг энэ хэсэг ингээд хаягдсан чинь айгуу сони юм болцсон. За ингээд нуур орж ирж байна. Энэ нуур ер нь бол энэ урд бол манай сургуулийн кампусын ер нь бол нэг хэсэгт ордог. Манай сургуулийн биологийн танхимынхан энэ нуурын ер нь бол биологийн тэнцвэрт байдлыг ингээд үргэж хамгаалж загас үржүүлж тэгж хамгаалдгаа. Энд чи хөөхөн ингээд загснууд ингээд байж идэгэн. Загасчлахыг хорсон. Энэ бүр ганцчиж энэ одоо юу харагдаад байна гэхээр бүр яг ингээд бүр нууран дээр ингээд дэлбэлдэг ягаан цэцэг ингээд ургадаг тийм цэцэг. Тэгээ одоо хатаад бүр дуусгачжээ. Энэ бүр яг дэлгэрж байгаа үе мууяраа бүр амар гоё харагддаг. Нууран дээр ингээд навчиг ингээд тогтоод мандал дээр нь ингээд ургадаг. Тий. Энд ч бүр ингээд миний гар шиг ийм том загас хаяас хилж идэг. Яг энэ алтан загас шиг өнгө мөнгөтэй загас ус байдаг. Гэтэ одоо харагдахгүй байна. Хаяараа би ингээд нууцаар ингээд идж байгаа бичээс үүрүүлээ шидгүү зү. Харцаандаг хог. Хооллох хоройтой. Энэ чанаас байгалийн тэнцвэрт байдал гэж цаанаас нь ингээд нөө хяндаг хүн амтны нэрэд бас торгодог гэсэн. Тэгээд би ихэндээ мэдэхгүй нилээ хооллолдог гэсэн чинь нэг юм яриад болдгоо гэсэн юм. Зуммон энэ суугаад бишээ нуур араад юм идэх суух мөн үнэхээр гоё ядгаа одоо хараалаа. Одоо ч сэрүү орцсон болохоор яг энэ суугаад нуурыг хараад нуур ингээд харуул хиймэл нуураа бишээ ингээд урсаад ингээд салаад явдаг. Өөртөө ингээд байглаас байхгүй юм хүртэл бий болгон гутлаа ингээд амьд байгаль цогцлоогоод тэгээд ингээд ард иргэдээ ингээд салхилах цагийг үр бүтээлтэй өнгөрөөх байгальтайгаа ойрхон байлгах тийм юм ингээд бий болгоод өгсөн. Байглаас байхгүй юм хүртэл байгальд ийм тав тухыг бий болгоод манайд бол байхгүй бий болох биш. Байгаагаа өөдөн татах. Эхлэх шат нь хамаагүй өндөрөөс хаст. Бага зүйлсээ өөдөн татхад хангалттай цаанаасаа заяагаад өгсөн байгаа. Эсрэгээр сүйтгэхэд идэг. Үнцнийг мэдэхгүй л анда. Тэг өөр чамарч байна. Мэн хараач. Зуммон тэр сарвчин дотор эмгэнүүд цуглаад гэрээсээ авчирсан юмнуудаа идэнгээ буухалаад унтхан унтцгаагаад бичдэг. Манай хөгшчүүлэлт хөрхийн нэг ийм газар байхгүй шүү дээ. Гэртэй нойрхон. Дээл хөрхийн нэмээ амарч байгаа албас авчихсан. Энд ч ингээд өөрөөсөө гуц моц авчраад тавьчихдаг. Өөрөөсөө өөч юм атар хайрлж байгаа, өөр юмсыг хандж байгаа байдал нь. Өөр энэ дэрмээр авчраад тавьчихна, гуц авчраад тавьчихна. Юм авчраад ингээд дараад ирэхэд тухтаа болгоод тавьчихна. Энэ ч авчихгүй. Дараагийн ирсэн өмнөд нь аршиглаад зөвхөн байлгачлаа. За энэ ч суугаад нэг ганц нэг хуурай идэх юм авчирсан. Гэрээсээ цаавн дуугаад гарсан болохоор. Тэрийг идэж байгаа юу гэд. Хамааг удаан сууж чадахгүй те. Яагаад гэвэл хөлстэй болохоор удаан сууж нөгөөх нь хатчихвал нэг жиндээ өвчнөх хальцуугаад нэг. Зохицуулт хүмүүс нь явж байна юм хөвгчүүл. Эднээс барыг сайн дурын ажил гинэ ингэ цайлан байхгүй. Олон жил алхаад ирэхээр энэ авиагаа өөрсдөө ингэ сэтгэлээр ингэ хараад юмнуудыг хянаад хараа. Хин хог тарьж гин, хин буруу үйлдэл хийж гин. Өөрөөсөө юмд өөрсдөө л хийсэн байх хэрэгтэй энэ хүмүүс харуулдаг та. Тэгээ Монголд нь сайхан зүйлсэнд байгаа л та. Дандаа л хөгжингөө орны бүх юм зөв гэсэн үг бас биш.
Тэгтээ авааштай зам бол эднээс өөрсдөө юм да. Яг өөрсдөө эзэн шиг ханддаг. За тэгээд жоохон жилрээс сууч. Агаал ийм саа. Сөсөө зарж байна. 안녕하세요. 이거 하나 얼마예요? 이렇게 5,000원. 아, 이렇게 하나만. 하나만. 네. 하나만. 네, 2,000원. 2,000원. 네. 바로 먹어도 되죠? 그럼. 네. 감사합니다. 자, 이렇게. 요울래. 이런 사람들이 1등씩. Нэг 1등씩 авчлаа. 4-5 ширхгээр 5,000 гэж зарчна. За ийгүүл нэгийг авчлаа. Өдөртөө идэж өгөх үү? Нэг ч тэр дуртай шүү дээ. Ирүүл болохоор. Амтацсан юм багтаа. Бараг тэр багцаар нь авчдаг гэж ямар гоё. Эсвэл сортоос олд юм болов? Миний идчихснүүдээс тэс өөр амттай ах юм. Зүгийн бал төгс юм болов? Шүрлэг. За. Уутнаас буугаад ирсэн. Гэрийн зүг явчихна. Яг сайн уулны гардаг хэсэг тэр янз бүрийн юм зарцсан шүү дээ. Хаяа жимс мис. Ногоо. Гэсэн энэ удаа шууд идэж болохоор юм зарчна. Ганцаараа амжирдаг болохоор ямар нэг юм жоох их хэмжээгээр авчихаар. Ер нь дандаа муудаа таардаг юм дөө. Тэгэл ерөөсө тухайн үедээ л бараг идэх. Ерөнхийдөө тиймэрхүү юмнууд авахыг хичээд үлсээ. Энэ стайл гоё мэнэ. Нэг дуртай биш ч. Би цаан гэдэг юм мэднэ. Тэгтээ энэ бол аюу гамттай. За гэрийн зүг юу да ерөнхий. Өнөөдөр айгүй хүнд унтцсан. Ганц амарч байгаа өдрөгээд харуу нэг өнгөрч унтлоо. Тэгээ оройтой дууданд гарч ирсэн чи 2:40 болж. Одоо. Гэтэ өнөөдөр нараа дээр мандааг болохоор ерөнхий өглөө осоод ийм байсан нэг цаг явахгүй байгаа юм шиг санагдаж байна. Өглөө сөрөхөд л орой уцсан юм шиг санагдчихсан одоо ч гэсэн. Наргуу өдөр нэгдэг санагддаг тань үүл өрхөг. За тэгээд дараагийн аяллаа ер нь жоохон зайтай хийж магадгүй. Тэрээ хүртэл яг уу ганц нэг бичлэг солонгост хийгээ гаргаж магадгүй. Одоо нэг тийм сүртэй шийдэд яасан юм болго. Угаасаа нэг тийм ажил олгож биш өөртөө тухтаагаар юмыг хийх туртай болохоор тэгээд дайжуу газар явахаар бол харуулхантай газар явахаар бол Солонгостан ганц нэг бичлэг хийнэ. Тэгээ ер нь дараагийн улсаа Япон гэж бодож байгаа. Тэгээ виз мэдүүлэх хэвээр Япон солонгосоо ойрхон л доо. Тэгээд Лаос танилцсан нөгөө Японы найзтайгаа холбогдоод хэдийгээр завтай байна асуух хэвээр. Тэгээ ер нь л бас нэг цөөн хоногор яваад ирэх гэж бодож байгаа. Япон ч ялгаагүй л сэрэг хүн байгаа. Тэгээ ерөнхий Япон хоолнууд бол гоё. Саки ууж үзье, гоё суши идэж үзье. Тэ Шибуя айдраар нь явж үзье. Токио гэж амар газар байна. Харж үзье ерөнхий нэг тиймэрхүү л. Яц аливаа нэг юм наа нам гараад явах. Өчөөд юуч болоо гэл. Харж л хийчихсэн. Аль болох сайхан цагийг л өнгөрөхийг хичээж штэ.